нэвтрүүлгийг хэлж байна. За бид өнөөдөр нийгэм улс төр эдийн засгийн болон одоо үйл сэдвээр ярилцахаар нэгэн эрхмийг студид аваад байгаа. Энэ бол зохиолч төгөлж Дор Жандын төрмөнхөө ингээд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. За уран бүтээл ажил өндөр. Бичгүүд юм хийгээл ном бичээд сүүлийн үед одоо нэг бичтгэл үндсэн ажилтай болох шиг тийм нөгөө телевизээр ажлыгч нэг хийхгүй бол байх юм. За тэгэхээр цаг үйл бол одоо их ороо босгаал байна л да. Үндсэндээ бол хүмүүсийн сэтгэл санаа янз бүр байна. Гэхдээ нийгэм ужирсан энэ хатиг эдээвэр нь одоо ингээд мэдрэгдээд дэмжлэгдэж чинь гэж бас хүмүүс өдрөөр харах юм. Өөрөө юу гэж бодож байна? Тэгээ яг ерөн зүгээр нэг ийм л юм бодогдоод байгаа юм л да. Зүгээр уран улсын үлгэргээд өөрөө бол мэдэх биш тийм ээ. Хятадын сонгодог зохиол байдаг тийм. Тэр эхлэхдээ энгийн бөгөөр эхэлдэг л дээ. Дэлхийн байдлыг ажваас нийлээд удваас эрэхгүй салмаа. Салаад удваас эрэхгүй нийлмаа гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо бид чинь нэг ухаанаар тийм ээ. Одоо нэг 30 жил чинь бид тэр нэг саллаа штэ. Хамгийн юм бүхэл салбар одоо бүхэл юм нэг тийм нэг салсан. Тэгээ одоо буцаж эргэж нийлэх нэг тийм процесс явж байгаа юм болов. Одоо 92 оны үндсэн хуулиас хойш одоо 27-8 жил. Одоо 88 онд Оросын цэргүүд гараад одоо манайд арчлалыг эхэлсэн гэд бодохоор зэрэг яг 30 жил болчихж байна уу тийм ээ. Тэгэхээр буцаад нэг эргээд нэг одоо яг 60 гэж монголчууд ярьдаг тийм ээ. Тэгэхээр 60-ны чинь бас талан ч юм уу 30 жил гэдэг чинь. Тэр утгаараа нэг ийм процесс бүр цаанаасаа яваад байна уу гэж бодож байна л да. Цаг хугацааны асуудал тийм. Ер нь цаг хугацааны нэг ийм өчлөг байдаг юм болов. Тэгээд одоо улс төр эдийн засаг одоо юу гэдгийг нийгэм гэдээ ирүүлэх зүйл байна л да. Би зөвхөн оюун санаа нэвд ягаад гэвэл өөрөө одоо уран бүтээл, зохиол, сэтгүүлч, киноны салбарт ажиллаж байсан, телевизэд ажиллаж байсан ингээ бодохоор оюун санааны ертөнцөөр бас нэг жоохон харах хэрэгтэй болоо гэж. Ягаад гэвэл нийгмийн эдийн засгийн улс төрийн нөхцөл чинь ингээ хүмүүсийг божилт юм шүү дээ. Өөрийнхөө байгаа нөхцлөөрөө. Ямар улс төр байна? Тийм л ард түмэн байна. Ямар эдийн засаг байна? Тийм л хүмүүс байна. Тэгэхээр монголчуудын уншдаг, соёлждаг байсан одоо тэр яг социализмд алдаа их байсан. Гэхдээ нэгэн сайхан сэдний давхарч байдаг ч юм уу. Ерөнхийдөө нийгмийн сэтгэлгээ бас ирүүл тийм ээ. Зоригтой байсан үе байсан ба шүү дээ. Одоо бол их хэцүү тийм доройтол тийм ээ. Магадгүй одоо зарим газараас хамуурал харагдаад байна. Тийм л дээ. Яг нэг юмгүй шүү дээ. Дээдс нь гүйдлээ болохгүй асуудал олохгүй дооц нь гүйдлээ олохгүй гэж тийм. Зүгээр социализмын үед хэдийгээр одоо олон нуу тал байсан боловч одоо тийм сэхэтнэлэг сэтгэлгээ байсан юм болов. Одоо Цэдэн бол дарга гэхэд бол маш их уншдаг хүн байсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгэхээр ном эрдэмийг ихдээ дээдэлдэг, шүтдэг ийм байжээ гэж бодогдоод байна. А дээрэс нь бас нэг юм байгаа. Социализмын үед бол мэдээж баян хүн байгаагүй, ихтэй ядуу хүн байгаагүй байхгүй тийм ээ. Жигд дундаж давхраг маягийн байж л дээ. А тэгэхээр зэрэг бол тийм унших одоо тэр оюуны талын зүйл нь бол одоо өөр нэг талах нь юм уу та. Тийм бас хэрэглээ болоод явж ирсэн. Тэгтэл одоо болохоор яасан бэ гэхээр зэрэг өлсөж байгаа хүн одоо унших уу? Ханаасаа юу болж унших юм бэ? Юуг унших юм бэ? Тийм биз дээ. Тэгэхээр одоо ингээ харалт ингээ бодоход нэг Монголын бүх нийт хүн амын бараг 80% нь ядуу эсвэл ядуутар давхраг анги болчихсон. За 20% нь бол баян ч юм уу ийм болчлоо л доо. Тэгэхээр 80% нь тийм ядуутар. А дээрэс нь нөгөө үлгэр жишээ аваад байгаа одоо их хурлын гишүүднүүд дотор уншдаг хүмүүнийг бол би бол одоо ихэнх нь мэдэн дээ. Ягаад гэвэл бас олон жил бас улс төрчтэй ойр явлаа PR-ын хийгээд ер нь ном уншдаг ийм хүмүүс бол ер нь цөөхөн шүү дээ. Ер нь байхгүй талдаа болчихлоо. Тэгээд нэг юм чинь тэгээд нийтээр явдаг юм болов уу гэж бодогдоод байна. Дээрээс нь зөвхөн бас нэг юм байна. Хуучин төлөвлөгөөт одоо эдийн засгийн үе гэх юм уу социализмын үед чинь бол зохиолчдын хороо соёлын яам гэж байлаа шүү дээ тийм ээ. Тэгээ соёлын яам маань одоо хүртэл бидний үзээд байгаа энэ олон кинонуудыг хийсэн мөнгө төгрөгийг гаргаж ирсэн ийм байсан тийм ээ. Гэтэл одоо соёлын яам байхгүй тийм. Сая нэг хэдэн жилийн өмнө нэг төр байгуулагдаад тэгээ нэг аргаас ярьсаар гадаргаар нь байхгүй болоод өгсөн тийм ээ. Юу ном кино тийм ээ. Нэг ийм маягийн байдал үүсчихсэн. А тэгэл ерөөсөө нэг тийм мөнгө ашиг хонжоо алт зэс одоо газар ухах ийм юм бэлэн байгаа юм шүү дээ. Тийм бэлэн байгаа юм. Харин зүгээр боловсруулдаг манай чухал гарахгүй. Ширээ боловсруулахгүй байхгүй тийм. Тэгэхээр зэрэг ерөөсө бүгдээрээ л нэг юм мөнгө алтлаа ярьсан ийм болчихсон үед бол хүн ном унших уу гэдэг л
асуудал байгаад байна л да. Яг тэгээ бас олон зүйл бий л дээ. Одоо интернет гэдэг юм гарч ирсэн. Яг гоо интернетээр уншиж байгаа. Гэхдээ интернетээр фэйсбүүкээр юу уншихад хэрэглэл уншин шүү дээ. Тийм ээ нэг хэдхэн зурвсан жоохон утгах юм бол уншихай байж жишээ нь тий. Тэгээ одоо номондооч бас биш ерөн зүгээр соёлж явах тийм ээ эрдэмлэг байх энэ асуудал их монголчууд яг ингэж бодогдоод байгаа юм бол жишээ нь зохиолчдын хороо гэж байлаа. Одоо юуны сэтгүүлчдийн эвлэл гэж байлаа тий. Энэ бүгд нь одоо нэг хэлбэр төдий. Одоо яг 90 жил болж байна гэж ярьж шүү дээ сайхан тэмдэглэлээ тий. Гэхдээ нөгөө нэг төрөөс нь өгдөг нөгөө мөнгө цаас нь байхгүй болсон, төсөв нь байхгүй болсон, өөрсдөө учраа олддог хайчихсан тий. Тэгэхээр өөрсдөө учраа олж болдгүй юм бас байна. Тэгээ үзэл сурталыг одоо хэрэггүй гэж одоо бид нар ч хүртэл одоо чивэтэр нэг телевизд байсан гоё. Одоо юу санахад бид нар үзэл сурталын зэвсэг юм уу өдр гэж яриад нэг бас тэр үед ярьдаг байсан тий. Багт гэж ярьдаг байсан тий. Тэгэхээр чинь үзэл суртал гэдэг юм аа бүр ингээд таг хайчихаар зэрэг ингээд бүх юм доошоо явцдаг. Зүгээр яг хүмүүс л одоо энэ үзэгчдэл сайн мэдж л байгаа л да. 90-ад оны үед нэг үг явж байсан юм л да. Баяжхын тул ёс суртахуунаа аврах гэж тий. Юу ч хамаагүй мөнгө олохын тулд юу ч хамаагүй болно гэсэн үг шүү дээ тий. Ингээд нэг ёс суртахуун гэдэг юм байхгүй болсон. Үзэл суртал гэж юм байхгүй болсон. Даган дуурайдаг хүн гэж байхгүй болсон тийм ээ. Одоо бахархал гэж байхгүй. Бахархал гэж байхгүй. Одоо төдөөгөө эдэргээл ямар агуу хүмүүс байлаа тийм биз дээ. Тэгээд төдөөгөө номоор л бид нар хүмүүжлээ. Одоо зохиолчд гэдэг чинь ямар нэртэй суутай байлаа тийм. Жүжигчид одоо урлагийнхан шинжлэх ухааныхан ямар нэртэй байлаа. Бүгдийг очиад хайчихсан тийм. Зөвхөн усруу ингээд түлхсэн байхгүй та. Өөрсдөө уучраа олцоо гэд. Тэгээ энэ дотроос чинь нэг зөвхөн Прүтийн онол чөлөөний онол байдаг юм байл л дээ. Ийм үед бол нэг 80% нь бол живдэг те 20% нь л амьд үлддэг гэсэн нэг Титаник сүрж байгаа юм шиг юм болсон байгаа юм шиг те. Тэгэхээр энэ дээр нэг тийм бодлого байхгүй. Ерөөсөө энэ төрн тэгээ эзэнгүй төрийн эмгэн лидергээл энэ тэмдгүү ярьдаг шүү дээ те. Энэ л нэг эзэнгүй итчихсэн. Тэгээ бүгдийг харамаа одоор амиа одоороо хайчихснаас л болол нийгмийн ухамсар байхгүй болсон. Ийм л юм болов уу гэж хараад байгаа. Тийм байна. Ерөнхийдөө бол тэгээ одоо нэг арчлын суурь зарчим чинь миний хэрэгчлөө нөгөөнийхөр хязгаарлагдах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо би энэ сонсохгүй ойлцсон. Тийм ээ? Нэг юм хэлэхээр л хариу гаргаж ир тавьдаг. Хариу үйлдэл үзэн яддаг. Тэгээ үзэн ядалтаас ч эзэн сайн урд гардаг шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгээ яг үгүй ялангуяа Twitter, Facebook гэдэг хүн болгон сэтгүүлч юм шиг тийм нэг юм болчихсон үед бол би зөв Facebook-д бол их идэвхтэй байдаг л да. Гэхдээ би бол болж л үгүй ганц чараал бичихгүй байхыг хичээдэг, бичлэгчгүй л дээ. Гэхдээ энэ нэг тийм халдвартай юм. Их тийм муухай хар энергиуд ингээд дүүрэн битүү хар энерги дандаа хараал ирвэл дандаа нэг болохгүй бүтэхгүй гэсэн юм. Тэгээ дээрэс нь зүгээр нэг ийм юм ажиглагдаад байна л да. Одоо өнөөдөр ихэд л ингээд жагсаал боллоо тийм ээ талбай дүүрэн хүн болж байна тийм. Энэ юу болоод байна вэ гэхээр зэрэг төр гэдэг имийг үзээ ядах тийм сэтгэлгээ бол нийтээр болчихлоо. Аргагүй л тийм. Ягаад гэвэл төрдгөөнд нь баян байдаг. Тэгээд энэ их хурлт чинь бол ядуу хүн байхгүй шүү дээ тийм биз дээ. Одоо нэг жавхлан дуучин ч гэдэг юм уу нэг хэдэн хүн л тоотой хэдэн хүн ярихаас биш бус дандаа бизнес хэрэглэгч тийм. Тэгээ баячууд нь болохоор дандаа бүгдээрээ ардаа бизнестэй юмтэй эсвэл огт бизнес насаараа хийгээгүй мөртлөө төрийг дагаж яваад тэр хүмтэн болчихсон тийм. Тэгэхээр ийм болохоор ч нэг төрийг үзээ яддаг. За бүр ингээд төрлөө очих гэж юм ч гэдэг юм уу тийм юм хэлсэн хүний хүртэл үзээ яддаг одоо бүр тийм. Тэгээ ингээд бүр барьж идэх нь л дээ одоо нэг ийм байдал ингээд нийтийн даагаад явчихлаа юм гэлтэй. Тэгээ энэ бол асар халдвартай тэгээд хүн болгон үргэлжийн тэр нэг хар энерги гэдэг юм ингээд үргэлжийн цацж яадаг тий. Зураг тасаас нь ч нэг баахан болохгүй бүтэхгүй юм тий. Тэгэл одоо гараад гадаа харахаар утаа тий. Энэ утаа бол цэвэр ядуурлын утаа шүү дээ. 21 дугаар зуунд одоо эсхийгэр дотроо нүүрс түлээ сууж шүү дээ тийм биз дээ тий. За яг хүмүүс ярих л байх л тий Бээжин ч гэсэн утаатай эдэргээд Бээжингийн утаа бол үйлдвэрлэлийн утаа тийм ээ чинь бүтээн байгуулалтын утаа. Бүтээн байгуулалтын утаа тийм манайх бол ядуурлын утаа байхгүй тий. Ингээд нэг ийм ихэнх хүмүүс 80% нь ядуу эсвэл ядуутар анги. Одоо чивтэр ч гэсэн ядуутар ангид л орох. Тийм шүү дээ. Эсвэл тийм бол яхаа үгүй хальтаг гიშх юм бол ядуу руу орчиход бэлэн амархан. Тий. Тэгээд оюун санаа. За яг оюун санаан дээр би одоо бодож байгаа жишээ нь киноны асуудал. Та бол одоо бас баримт кино хийж олон улсын зах зээл гаргаж байсан 90-ад оны төгсгөл шүү дээ. Тэгээд баримт дурын сайхны кино бол одоо дэлхийдээс өгч явж байна. За энийг асуудал. Аврын сайхны кино. Яагаад вэ шүү дээ. Кино ч юм ба шүү дээ бүх хүний хэрэглээ. Нөгөө одоо л энэ хэсүү гэж одоо бас үйл гэж бодгоо тий. Урлагийн трост хамгийн чухал кино гэж тий. Тэгээ одоо киноны зах зээлийг та юу гэж харж байна? Зүгээр өнөөдөр хамгийн товчор хэлээ. Тэгээ зүгээр яг ийм л дээ Андрей Тарковскийн нэг үгийг би их ичдэг дуртай л дээ. Кино бол хамгийн азгүй урлаг гэж тий. Яагаад гэвэл мөнгнөөс шууд хамааралтай гэж. Үнэн л дээ. Зүгээр ном бичих бол учиртай. Номд бичихд нэг хүний өөрөө самарна. Тэг өөрөө л бичнэ. Яг номд ч нэг өөр юм байгаад байгаа юм бол ягаад гэвэл зохиолч өөрөө ганцаархан сууж бичдэг. Уншигч ганцаархан сууж уншдаг болохоор тийм амин ч яриа байдаг нэгдүгээр тэ. Хоёрдугаар хэвлэлтийн мөнгөл байвал тэгэл болоо шүү дээ. Энд бол асуудал байхгүй.
киноч болохоор зэрэг асар их мөнгө хэрэгтэй болно. Жүжигчин, опера техник, ийм тийм гэдэг. Тэгээ зах зээл маань ямар вэ те? Манай зах зээл. А тэгээ нэг кино нэг чи хуучин бол социализмын үед нөгөө төрөн продюсер байсан тийм ээ. Соёлын яам нь тэгээд мөнгөний нөгөж хийлгдэг байсан те. Тэгээ тэр кинонууд нь одоо болтол явж штэ. Одоо болт бид нар тэрийг үзэж байна те. Одоо өнөөдөр яаж хийж яах вэ? Нэг 100 сая төгрөг те, 200 сая төгрөгийн дотор тэгээд нэг үзэгчтэй тааруулж яах гэл нэг хошин шог голдуу юм хийсээр байгаа. Тэгээ яг зүгээр ер нь киног саяхан өстерхэн би кино чадварт кино үзэж байгаа хооронд нэг хачин бодогдлоо. Юу гэхээр ингээл жоохол юм барингуул инээлдэх хүмүүс. Тэгээ нэг хошин шог юм эмгэлдэр гараг нэг юм тийм бүтэн нэг тийм нийгэм одоо энэ 30 жилийн бүтээгдэхүүн тий анги бий болчих үзэгчт нь энийг гэж орж ирдэг. Эмгэлж үзэж байгаа. Одоо шинэ миний мэдсэн нөө бодлоо болгооч тэр нэг нөгөө энэ нөхрийг яг алчих уу гэдэг нэг айгүй хэсэг гардаг шүү дээ машины ардталт ийдсэн. Тэгэхээр тэрийг үзэж байгаа хүмүүс инээлдэж байгаа шүү дээ. Уг нь айх өстэй байл инээдэг те. Тэгээ нэг ийм нэг самуурсан юм бэ болцсон. Тэгээ энэ дахиад нөгөө бодлого байхгүй те. Тэгээ мөнгө нь өгдөг. Тэгэхээр ийм болохоор зэрэг Монголд кино явах үнэхээр хэцүү. А би яагаад сүүлийн үед ингээд ном руу орчих вэ гэхээр зэрэг нөгөө л мөнгөгүй болол кино хийхээр мөнгө нь олдохгүй юм чи яах юм бэ те. Өчнөө төчнөө кино зохиол биччихсэн. Тэгээд шургуулганд байгаад элтэвэж тэрийг төрөвчээсэн бас ном болгож уншигч болгож уншигчдад хүргэдэм билүү гэсэн бодолтой ийм рүү орчиход байгаа юм. А зүгээр ер нь Монголын кино болвол дэлхийн зах зээлд гарч болох юм а гэдгийг бол нотлсон одоо би шүү дээ тийм ээ. Дэлхийн 23 шагнал авсан тийм ээ. Тэгэхээр би бас судалж үзсэн бүгдээрээ театрдуулс одоо тэр 400 сая билүү үнэтэй тийм. 23 шагнал авсан юм жишээ нь байх. Нэг ч байдгүй жишээ нь юм бэ л дээ тийм. А тэгээ яхад би чинь 20 жил мөнгө айлаад тэмцлээ туслаад хөлт мөр болгоод номроо гарсан. Гэхдээ номроо гарсан. Одоо тэгээд ингэсээр өгөөд одоо байхгүй боллоо шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ дээр нэг л юм бодогдоод байгаа юм л да. Одоо энэ монголчуудын хамгийн үн цэнтэй зүйл нь хүнштэй угаасаа. Тэр оюутлогоо биш, эрдэнэт биш, мал сөрөг биш. Тэгээ хүмүүсийн тархитлогоо юм болохоор яах вэ? Улс орн бол асар одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хийх стандартыг хийгээ хаяад улс төрчин ярихаа болоод тэгээ хүмүүс боловсролын системнээр ямар байна? Энэ за үдсэрлэг гэдэг том юм зүгээр энэ чи иргэнэ Монгол улсынхаа ямар ч улс өөрийнхөө иргэнийг оюунлаг түвшинд байлгах бодлого явуулт юм биш үү? Тэрийг одоо үдсэрлэг хэлнэ үү, юу гэж хэлнэ хамаалах. Тэр энэ дээр ерөөсөө сурвалж гаргахгүй. Энэ талаар нэг ч их хурлын гишүүд ярихгүй. Намын ерөөсөө ажиллахгүй. Тэгэл мөнгө бол хацалтал. Эрх мэдэл бол хацалтал. Зөвхөн яг нэг юм байгаа боловсролын систем гэхээр бас л дахиад нэг юм болж байгаа. Хувийн сургуулиуд одоо хичнээн байна үе төм тийм. Тэгээд тэрийг зүгээр одоо чи бидний үеийнхэн дотор би тааралдаад ингээд за чи хаана ажиллаж байгаа гингүүд өгшин чи нэг хувийн дээд сургууль багшилж байгаа гэж. Тэгэхээр зэрэг би за энэ концертод дууссан байна гэж боддог байхгүй юу. Тэгэхээр тэр концертод дууссан хүнийг заасныг нөгөө хүмүүс чинь бас хэдэн хувийн оюутан авах уу тий. За тэгээд нэг дипломтой болдог. Дипломтой цэвэрлэгч, дипломтой бар менежер дүүрчихсэн тий. Ингээд бас л нэг бодлого байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бүр нэвтрүүлэг хоёлаа эхлэхэд ярьсан тэр нөгөө задраа дуудсан тий. Одоо буцаж ирэхгүй нийлхэл цаг л болцоход байна л гэж бодоод байна л да. Энийг яад нийлүүлэх юм бэ гэхээр зэрэг яалтчгүй энэ системийн өөрчлөлтийнхээс өөр замгүй болцоход байна л да. Энэ систем ерөөсө буруу байна. Бүгдээр амиа бодгосон үүтэн хэсэг болоод задарчихсан. Бүх юм. Одоо боловсролч тэр одоо телевизүүдийг хараад хэдэн телевизтэй юм тий. Одоо ингээд одоо Монгол телевиз чи бидний ажиллаж явах үед хэдэн сайхан залуучууд одоо Алтай байлаа, Гүр Базар байлаа, Баригж байгаа байлаа, одоо Зол Жаргал байлаа. Гэхдээ одоо ингээ хардаа. Нөгөөдөл чинь бүгдээрээ нэг одоо чи нэг телевизэд ингээд энэ телевизэд хараад байршчихсан. Тэгэл нэг иймэрхүү маягтай. Ингээ үндснээрээ төвлөрсөн юм ерөөсөө бодлого байхгүй болцсон. За тэгээд их хурлын гишүүд инээтрийн ултар боловсролын системийн талаач боддог уу? За тэгээд боловсрол, соёл, шинжлэх ухаан гурвыг гурван шоолсон гурвыг нийлүүлсэн мэдэгдээд байгаа байхгүй тий. Тэгээд дунд нь цөөхөн хэдэн төр өгчдөг тий. Ингээ хайчдаг. А боловсролч тэр, шинжлэх ухаанч тэр, одоо соёлч тэр эн чинь бол тийм урт хугацааны бодлогоор явагдах хэрэгтэй тийм ээ. Тэрнээс ингээд нэг дорн ингээ хийчдэг зүйл биш л дээ. Тэгэхээр ингээд одоо эргээд ингээд өөрсдөөс л хүн сурна шүү дээ. Өөр ханаас сурахгүй. Ингээ бодохоор зэрэг л энэ нэг задралыг л одоо бүгдийг нэгтгэж нэг дор оруулахгүй бол ингэ задарсаар явсаар байгаад сүүлдээ энэ бол зүгээр нэг гадны хоол тэгээ нэг юм нэг золбон ийм л нэг юм бий болчиход. Тий одоо хүмүүс Улаанбаатарын утааг үзэн ядчихэл өнөхөр үзэн ядахаар. Гэхдээ оюун санаа маань бас тэрнээс утгаар утаатай болчиход байна гэж бодогдоод байгаа байхгүй. Хүмүүстэй харьцаж байгаа байдал тийм ээ. Хүнийг одоо яаж мөнгө олох хэрэгсэл гэж харж байгаа байдал. Өөрийн итгэл үнэмшил байхгүй. Үзэл бодлон төлөвшөхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Тийм шүү дээ. Эдийн буруу биш. Ерөөсөн бас нэг юм байгаа. Одоо чи бид нар мэтийн ингээд нэг тэтгэврийн насанд ойртож яваа нүцсэн улсууд л одоо энэ хүнд яриад байгаа. Улс төр бол тэр ч хэрэг тийм тийм.
энэ залуучууд хайдсан тий. Залуучуудаа гаргадаг, дарчдаг тий. Улс төрд бол бүр авч болохгүй ингээд ингэждэг тий. Тэгэхээр энэ бүгдээс гарц гэл одоо хүмүүс ярьдаг шүү дээ тий. Гарц ч юм уу, орц ч юм уу одоо бүүмэд. Тэгэхээр энэ дээр бол миний л бодож байгаа бол ер нь одоо Монгол бол эргээд нэг хүний гарт ерөнхийлөгчсөн. Одоо үл ингэ шүү дээ. Системийнхаа өөрчлөлт ирлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ чинь буцаад үндсэн хууль руу. Өдрөө одоо ард түмэн төрөөрийн хооронд байгуулсан гэрэн шүү дээ. Тийм шүү дээ. Энэ маань бол ингээд үүргээ дүнгээ тавилж их байна. Тэгэхээр үндсэн хуулийг анх бүтээгчид одоо хуульчлал их сайн хууль энэ алтан цажтай мөнгө мөкстэй хууль гэдэг байна. Гэтэл энэ хуулийн үр дүнгээр бид нар төрөө байгуулад явлаа. Өнөөдөр ямар байна? Тэгэхээр одоо бизнесийн гэрээ бид нар хийсэн бол гэрээний нөхцөл өөрчлөгдөд нэг нь ашиггүй бол чинь гэрээгээ шинжилнэ үстэй. Тийм шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийг шинжилэх нь гарцааг байхгүй. Гарцаа байх. Гэтэл одоо энэ чинь болно болохгүй нэг бол өнгөн засвар хийж ярьсараа гот 28 жил болсон. Одоо тэгээд яаж хийх юм битгүү? Хийх үү гэдгийг юус ойлгохгүй болсон. Тэгэхээр энэ үнэхээр өрн төмний хэлцүүлгээр за ингээд систем алдааг үндсэн хууль руу оруулъя. Засыг яаж? Зүгээр яг надад нэг юм харагдаад байгаа. Зүгээр л их л энгийн юм л да. Энэ сүүлийн 28 жилд 7 удаагийн сонгуул болжээ, тийм ээ. Тэгэхээр уг нь 7 засгийн газар байх хэрэгтэй биз дээ, тийм ээ. 4 жилээр байдаг юм бол тэгтэл бол 15 засгийн газар байсан байна. 17 ерөнхий сайд байсан байгаа байхгүй юу. За ингээд энэ дундчлаа хуваахаар зэрэг нэг засгийн газар 14 сарын настай байх. 1.2 жил. Тий, 1.2 жил. Тэгэхээр 14 сарын настай засгийн газрын үед нэг байшингч барьж амжихгүй шүү дээ. Ялангуяа манайх шиг энэ хүйтний улирал уттай улсад. Тэгэхээр чинь ийм богино хугацаанд одоо хинч байсан уучлаарай чивэрч байсан гэсэн байна шүү дээ. Өөрөө л бодно. Өөрөө л идэхийг бодно. Тэрнээс юун тэр Монголын боловсролыг бодох, юун тэр соёлын яамыг байгуулах, юун ард түмнийг игээрүүлэх. Тэгэхээр эн чинь яагаад ингэж байгаа юм бэ гэж бодохоор их сачин байгаад байгаа юм л да. Засгийн газрыг улсын их хурлаас байгуулж байгаа шүү дээ. Тийм билээ тий. Улсын их хурл 76 гишүүн. За яг хөө өсрээд дээдл нь 16 хүн л одоо тэр бэлгүүр очих нь шүү дээ тий. Цаана 60 дайсан үлдчихэж байгаа. 60 хүн одоо ингэж тэгэл тэд нар унгаадаг. Тэгэл одоо манай тойрогдөө тим тавилдаа тавихгүй бол чамаа унгаан шүү гэдэг. Ийм шантаж явал унаад идэг. Тэгэхээр ингэж яваад байгаа болохоор зэрэг энэ улс бол ерөөсө хөгжихгүй байгааг би ерөөсө ганцхан нууц нь энэ гэж бодоод байгаа. Нэгдүгээр. Тэгвэл ерөнхийлөгчийн тухай ярив. Энэ оронд 5 ерөнхийлөгч одоо батлагчин 5 дахь ерөнхийлөгч тийм ээ. 5 ерөнхийлөгч байж. Унс нь унаагүй тийм. Ингээдхийн хэл ихэнх нь 2 удаа томилогдож 8 жилээр ажилласан байгаа тийм. Тэгэхээр ард ягаад гэвэл чинь нөгөө ерөнхийлөгч чинь нөгөө ард түмний 50-аас дээш хувь нь сонгодог. Бүх ард түмнээ сонгодог. Тэгсэн мөртлөө бүх ард түмнээ сонгодог хүн мөнгөө мэддэг байгаад байгаа байхгүй. Гэрээ эзэг гэчихэд авгаар мөнгөө мэддэг. Тэгээ авгаар болохоор зэрэг юу байж байгаа л нэг өөр юм билүү мөнгө өгдөг нэг хайшаа юм би тий. Тэр мөнгөө мэдэхгүй ерөнхийлөгч байгаад ирэн яах юм. Тэгэхээр энд бол надад бол их л амархан санагдаад байгаа юм л да. Зүгээр л ерөнхийлөгч нь мөнгөө мэддэг. Засгийн газар болдог. Засгийн газар болдог л байхгүй. Тэгээ тэрийг тэр ерөнхий сайдад томилно яана уу тэр парламентаас гişүүдээ ярьж тэр хамаагүй асуудал, тустай асуудал. Тэгвэл энд бас нэг юм байгаад байгаа. Хүмүүс дотор нэг айдас байдаг. Одоо ихтэй бидний үеийн дунд энэ настай одоо нэг тэтгэврийнхэн настай төгссөн улсын дунд байдаг шиг юм л да. Нэг л айхтар одоо нэг мангас гарч ирээд бүгдийн айлгаас улсын хөдөлгөөн хятад Оросд зарчхан ч гэдэг юм уу те. Зүгээр яг хоо энд нэг тийм монарх гэдэгтэй холж утаад байгаа юм л да. Зүгээр яг одоо Назарбаев ч гэдэг юм уу одоо Путин ч гэсэнтэй энэ чинь монарх засаглал шүү дээ. Ерөнхийлөгчийн гэсэн нэртэй боловч хаан тийм шиг те бүгдийг барьдаг те. Тэгэхээр Америкийнх бол тийм биш юм байна л да. Одоо жишээ нь Трамп гарч ирээд одоо сүйт хийчих байх гэж бүгдийг дараа идчих байх гэж шуугаад байсан тэгэхгүй байгаа үстэй. Яг тэгвэл Сенат нь нөгөөдх нь хянчдаг. Шүүх нь бол бүр бүгдийг хяндаг бүр тусдаа ингээ байдаг те. Ингээд энэ нэг хуулийн засаглал гэдэг чинь энд л байх шиг байна. Тэгэхээр манайх ч болохоор нэг 3 толгойтой. Тий. 3 толгой задраад 30 толгой болдог. 3 толгой 30 болдог тий. За 76 дотроо ингээд нэг намаараа хуваагдсан, намаа бэлгэрээ хуваагдсан ингээд түмэн толгойтой. Тэгэл ерөөсөө нэгийг аваргааж явал дараагийн ээлжийн хоолнд орох. Тэрийг одоо бүр одоо хүмүүс л ярьдаг ус. Дараагийн ээлжийн хоолнд орно гэх тий. Бүр одоо илж ярьдаг болцсон тий. За тэгэл жүдүү мүдүүгэл харалда тэр хүн мөрөөр нь хуваагаад идчихдэг тий. Ерөөсөө тоожгооч юм байхгүй тий. За тэгэл дээрээс нь тэр одоо газрын баялаг маялаг одоо хичнээн жорцтой ч гинүү бүр замаа алдсан юм уу зөндөө байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн тэгш хуваарлт гэдэг юм байхгүй. Олон нийтэд сонгогдож гарч ирсэн ерөнхийлөгч юм бол олон нийтийн засгийн газар байх ёстой биз дээ. Уг нь бол сонгодог утгаараа их хурлын 76 чинь сонин шүү дээ. Зарим газар 6-7 мянган хүний
томилогдсон зоргоолцсон байгаа шүү дээ. Жижигхэн зоргоо тий. Тэр чинь бол бүх Монголыг бол төлөөлж чадахгүй байхгүй юм. Тийм учраас ерөнхийлөгч нар ундаггүй юм байна л да. Ягаад гэвэл бүх ард түмээ сонгогдсон учраас. Нөгөөх нь гэсэн чинь засгийн газартаа гай болсон нэг дундуур нь өмөлсөн маягийн юм хийгээл сууж идэг те. Өөрөө мөнгө мэддэг байхгүй юу? Гэхдээ мөнгөгүй бол юу бүтээх юм бэ? Гэхдээ энэ гурван толгойг нэг л болох байгаа юм бол. Энийг л нэг болох байхгүй тий. За одоо яаж нэрлэх нь хамаалга тийм ээ. Тэр ерөнхийлөгчийн тасалбарыг нэрлэх нь юу гэдэг. Гэхдээ зүгээр яг манай Монголын түүхийг монголчууд бүгдээр л мэдэн шүү дээ тийм биз дээ. Хүмүүн үрийн эсгэлээд логтхан хүртлээ хаанцсагтай л байсан. Тийм биз дээ. Толгойгоор л явсан тийм. Толгойгоор л явсан. За тэрээс хойш ч гэсэн одоо Түүх Сүлжээнбаатар хэлдэг шүү дээ. Юуны хэн ч гэсэн Цэдэн бол дарагчсан хаан л байсан. Одоо Чойблсон хаан л байсан гэж тийм. Гэхдээ тэгээд нэг зүйлийг ойлгомоор байгаа юм бол энэ 4 жилийн засаглал ч гэсэн надад их хачин санагдаад байгаа. Яг компани зөвлөлөөр одоо 4 сар болоод солиод өгөх компани табурнаа та тийм. Тэгэхээр 4 улсчин компани шүү дээ. 4 жил болоод хуугаар солиод өгөх юм бол энэ чинь сүд болно шүү дээ. Гэхдээ Цэдэн бол дарагч нь 44 жил байж нэг улсын чинь улс шиг болгоё үстэй тийм. Тэгэхээр чинь энэгийн урт хугацааны нэг ингэсэн юмруу бол орж тэгээ бүх ард түмнээс санал асуулгаар одоо яах вэ цаашдаа гэдгийг хэрвээ ард түмтэй хийж үндсүүл гэрэл юм бол ард түмнээс л асууна шүү дээ. Өөр яах юм? Одоо бол асуух цаг болсон юм шиг байна. Асуух цаг болсон. 45 онд нэг удаа асуусан юм байлээ манайх. Тэрнээс асуусан байхгүй шүү дээ. Референдум гэдэг шүү дээ. Бүх нийтийн сонгодог арчин бол мундаг юм аа үнэхээр. Тэгэхдээ амьдрал хэрэгтэй шүү дээ. Амьдрал хэрэгтэй. Арчлыг идэхгүй шүү дээ. Арчлыг идэхгүй шүү дээ. Одоо 90 онд одоо бид нар бүгдээрээ л бодсон байх л та. Бүгдээрээ л баян болоод Америк шиг болоод тийм ээ. Бүгдээрээ хангалуун сайхан амьдрын гэж бодсон. А гэтэл одоо өнөөдөр хараа л та. Ингээд 30 жилийн дараа харахаар зэрэг 20 хүрэхгүй за мэдэхгүй заримдаа өөр банкнд байгаа өөний хад боломжийн 90%-ийг 2% чи эзэмшдэг гинүү те. Ингээд ийм цөөхөн хувь байжгаад бус нь бүгдээ ядуу эсвэл ядуутар. Бид одоо 90-ад оны үеэр энийг ярьжсэн л таа олон салбарт. Тэгээд өөрөө сайн санаж чиний нэг нэвтрүүлэг байсан цомрлог гэж байсан дараа нь товчтал нэг талхны үйлдвэрүүд нэр хөдөлт хийж ирсэн. Монгол улс ингээд талхаа үйлдвэрлэдэг юм байна. Гэхдээ хөрөнгийн улаан үдээс авдаг юм байна гэж. Тэр зөвхөн мессеж хийсэн байхгүй тийм. Монголчууд бүх юм хийж чаддгүй дандаа гадны хараад байсан. Одоо яг л тэр хөрөнгийг ирээнээс авч ич магад. Тэгжээш. Одоо болтол. Ерөөс юм яас орохгүй. Гаднаа судалж байгаа донтой тендер, концесс мөнгө шахдаг тийм шүү дээ. Тэгээ ерөөсөө энэ одоо энэ 28 жил ажилласан. За одоо эхний 3-4 жил магадгүй арай гайгүй байсан байж магадгүй гэж би бодоод байгаа. Арчлын эхний жилүүдэд. Тэгээ ялангуяа 20 оноос ингээ хавтахаар явсан төрийн өөрийнх нь золиос болж шүү дээ. Маш олон улс төрч. Шоронд явж гин, хэрэгт орж гин, нэр төрөөр өмж гин. Чин зүгээр систем золиос болж шүү. Тийм зүгээр яг хэн байсан ч болохоо эргээд л бодохоор зэрэг нөгөөдөг чинь 14 сарын дундаж одоо нэг засгийн байсан тий. Тэгээд энэ өвлийн хүүтэнтэй ийм урт өвөлтэй оронд юу хийж амжих юм бэ? Тэнд байгаа хүн бол өрсөл идэх юм байна. Энд чинь бүр ингээд системийн ажиг гэж яриад байгаа юм чи ерөөсөө энийг л яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг л одоо ойлгоод тэгээд тэрний үндсэн хууль ард түмтэй хийсэн гэрээ юм бол ард түмнээсээ одоо асуугаад тэгээд нэг асуугаад за ямар янзын байх вэ тийм. Тэгээд бүгд нэрэн цэцгэл гэж одоо бид нар чи бас нэг урдан тийм нэртэй байлаа шүү дээ. Бүгдээрээ найрамдалтай байя гэсэн юм бол за ийм байя гэд энийхээ дараагаар тэр эрдэмтэд судлаачид одоо юу гэдгийг бүгдийгээ цуглуулад гадна дотны хуулийг хараад за өнгөрсөн одоо бүгдээрээ л амьд байна энэ 20 30 жилийн хооронд болсон 30 жилийн хооронд болсон зүйлээ ярьж гаад үндсэн хуулиа шинчлээд ингээд цаашаа л явахгүй болвол тэгээд их сонирн байгаа бол ягаад гэвэл манайхчид асар их баялагтай тийм ээ орон шүү дээ тийм биз дээ тийм одоо стратегийн одоо 30 ордчвээ 40 ордчвээ гэж янз бүрээр ярьж шүү дээ тэгээд 3 сая хүнтэй энд бол ингээд энэ системийн өөрчлөлтөө маш яаралтай хурдан зөв хийгээд ингээд явчих юм бол их амархан юм шиг байгаа шинэ зүгээр яг би нөгөө улс төрлийн нийтлэл бичдэг болохоор зэрэг багчин хий гэдгийг бол их уншиж сонирхолтой энэ яагаад энэ өмнө солонгос чинь юм хурдан болсон яг манайх шиг байсан юм билээ шүү дээ. Тэгэхээр төрийн эргэлтийгэл гартаа аваад 2 сарын хооронд бүгдийг зөв замд оруулж эхэлсэн гэж байна шүү дээ. 2 сарын хооронд юу хийдгийг нөгөө бүх олигарх бүгдийг баривчлал бүгдийг нь хөрөнгө хураагаад сан байгуулаад тэгээд нэг хэдэн үйлдвэр байгуулаад ажилтныхаа хүмүүсийн цалингийн өсгөл ингээл явчихсан. Тэгэхээр чинь үйлдвэр барихад ч хугацаа хэрэгтэй үстэй тий. 14 сард баригддаг үйлдвэр гэж байхгүй шүү дээ. Ямар үйлдвэр барих юм те. А хувийнхан бол яг хөрхий хийдэг. Гэхдээ хувийнхан их зовлонтой. Банк ямар вэ өнөөдөр те? Банкны хүү ямар вэ те? Банк гэж одоо нэг улаан зөвшөөрлөд одоо ямар вэ? Төрийн зөвшөөрөл зөвшөөрөл нөгөөдүүлийн бүгдийг ахуулт ингэж хийж болдог. Тэгэхээр зэрэг өөрсдөө хэрэгт очих гээд байдаг. Одоо тэсээ гамбалд гэл нөхөр яриад шүү дээ. Бараг л цөмөргийг ахуулсан шиг юм ярьж илээ. Аргагүй юм байл л. Ягаад гэвэл энэ юу чинь юм системийн юм чинь. А зүгээр яг урд нь бид нар боддог байсан байх л та. Би одоо ингээд гоё төсөл гаргаад тэгээ банкнаас зээл авна, төслөө барьцаалаад тэгээ юмаа хийнэ гэж боддог байсан.
Одоо ямар ч гоё төсөл байгаад банк зээл өгөхгүй шүү дээ. А банк чи хачин те нэг зээл авахын тулд зээл авахаргүй их хөрөнгөтэй байж иж авах хэрэгтэй те. Тэрийг барьцаалж авах хэрэгтэй. Нийгмийн хачин систем бий болцсон те. Ингээл бүх юм системийн буруугаас болоод яваад байгаа гэл тэрнээс юм хүндээ биш юм шиг байгаа. Тэрнээс бүгдээрээ монголчууд ингээд тэнэг болчт юм уу? Эсвэл 76 ингээд дээшээ гарахаараа зэрэг бүгдээрээ шунхай болчт юм уу гэвэл бас үгүй шүү дээ. Тийм биз дээ те. Тэгэхээр зэрэг нэг ийм байдлуудыг л одоо маш яаралтай энийг солих хэрэгтэй юм болов уу гэсэн. Тэгээ буруу системд олон жил ажилласан хүн бол вакуумд орчдөг юм шиг байна. Тэг яг тэрийг л хийгээ яваад тий. Ингээл унаал басвал онцгоовал дахиж гарч ирээл ингээд яваад байдаг. Тэгээд л одоо юу гэдэг бүр маф гэж яриад байгаа шүү дээ. Манан гэдэг байгаа. Яг тэрлүүл өөр их орчдөг юм шиг байна. Тэгээд дээрээс маш олон янзын байх шиг юм а. Энэ одоо манай хууль шүүх одоо энэ системийн байгууллага шүү дээ. Энэ ч одоо нэг дандаа нэг дотоодоос бэлддэг юм байна анзаараад байсан чинь. Гадаад сургууль төгссөн хүмүүнийхтэй хуулийн системэд одоо шинэ ямар гадаадын дээд сургууль төгссөн хүн хууль зүйн сайд ч юм уу болж ясныг мэдэхгүй шүү дээ. Дандаа дотоод энэ тэгээ улс төрийн зорилготой хүмүүс болоод байдаг. Тэгэхээр зэрэг нэг тийм нэг нөгөө цус ойртолтой явагдчихсан тий нэг төгсөлтийнхэн бие төгсөл одоо сургалт ингээд шүүх дээр яваад байдаг. Тэгээ биеийнхаа нэг төгсөлтийнхэн ингээд нэг нь паркод, нэг нь цагдаад, нэг нь одоо шүүхт ч юм уу очсон ингээд амжаад ингээд хоорондоо явдаг нэг ийм нэг тийм богино холбоо шиг юм үүсээд тэгээ энэ нэг гаднаас одоо ер нь хуулийнхнаас одоо нэг хэрэг төвөгт ороод баахан ял янхаа авчлаа гэж ер нь сонсогддог шүү дээ тий бие биенийгээ хамгаалаа явцдаг. А энэ нь улс төрчид нь хөдлөгдөг. Тэгэхээр зэргээр одоо энэ манангээ тэмцээд байгаа чинь энэ тухай л яригадаад байгаа юм шиг. Тэгээ ерөөсөө энэ байгаа байхгүй. Тэгээ энэ нэг дандаа мөнгөтэй бүлэглүүд нь хүмүүсийн дээрээ ингээд нэгдчихдэг. Ягаад гэвэл тэр чуурхайг би аавна, энэ чуурхайг чи аавна гэд ингээд тэргээрээ нэгдчихсэн тэр эрдэнтийг аавна, энэ юуг аавна гэд ингээд нэгдчихсэн болохоор зэрэг доодчуулын тухай ерөөс тоохой байдсан. А тэр нь болохоор зэрэг их мөнгөтэй юм чинь бүгдийг мөнгөөр зохицуулж болдог. А тэгээ яг хүмүүс яриад юм л да манан гэдэг нэг хий манан шиг хоосон хий юм нийтлээ тэмцээд нэг үгүй л дээ. Энэ бол яг ийм систем бүр бүтнээрээ байгаад байгаа. Тэгээ одоо шинэ юу болж ирснийг бол бүгд мартаагүй шүү дээ. Одоо энэ ерөнхийлөгчийг хүртэл одоо барьж орох гээд одоо юу гэж боллоо одоо тэгээ сайхан чинь бүх зэрэг цагдаа хөдөлгөөл хачийн болж ялаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг системийн ерөөсөө систем нь буруу учраас л хүн буруу болоод байдаг. Энэ болов гэсэн. Тийм байл. Тэгээ одоо энэ системийн алдаанд хавчуулагдаж ажилласан вакуумд орсон хүмүүс эргээд биеийнхээ хэрээнийхээ харыг гайхах гэж нэг өгдөг шиг ерөөсөө тийм эргээд биеийг ингэ яриад байгаа. Тийм чи 65 чи 60 тэгэхээр чи идэв гэх. Бүгдээрээ хийцэн. Бүгдээрээ системд золиосулсан. Тэгээ одоо энийг хүлээн зөвшөөрөөр байгаа. Байжсан хүн бол ямар нэгэн байдлаар эдгэртэй холбоотой болж ажил байждаг. Байжхаар өөр байж гарга баг. Ямар ч арга баг. Тийм. Эсвэл ядуу байх хэрэгтэй тийм. Хичнээн ухаантай байгаад, хичнээн сэхээтэй байгаад хичнээн том төсөлтэй байгаа ямар ч нэмэр байхгүй. Одоо шинэ Никл Гамбаа гэл нэг залуу байна шүү дээ. Хичнээн жил явж иж нэг сая тэр нэг Shark Market нэг өрөмжмөр их байна. Тийм баячаад нэрэлцсэн дээ акул гэж нэрэлцсэн. Тэд нэг юм дэмжиж нэг чүүтэй ажил хөдөлж байгаа үгүй тийм. Тэг ямар ч юм сэтгэхэд нэмэр байхгүй. Тэгэхээр залуучууд бол мухардалд орох нь аргагүй ш. Тэгэл гадагшаага явъя гэсэн бодолт бүгдээрээ. Гадаад очиж сайхан амьдарч байгаа сайхан юм хийж байгаа хүмүүс энд байна шүү дээ. Яагаад тэгэхээр монголчууд уг нь чаддаг байхгүй юу? Энд нөгөө нөхцөл байхгүй. Ийм нөхцөл байхгүй юм дээр би зүгээр маш ойрын жишээ яриа л дээ. Миний хүү том хүү юм дээ. Японд сургууль төгссөн. Тэнцэнэ Токиогийн сургуулийг онц төгсөөд Deutsche Bank-нд ажиллаж байгаад сүүлд нь City банкны дэд ерөнхийлөгч болсон залуу баг. Тэгээ буцаж ирэхгүй Монголд. Би сурсан эрдмээ Монгол гаргана гэдэг. Комд ажиллая гэдэг. Тий. Тэгэхт нь би хэлж ирсэн. За миний хөө мэдхгүй дээ. Чи шоронд л орчих үү гэж. Тэгсэн чинь бас нэг юмд холбогдоод авсан шүү дээ. Ягаад гэвэл нөгөө нэг Батцээгийн нөгөө төмөр замд санхүүгийн талын ажил хийж ихтэй яг тэрэнд яг нэг бас нэг жоохон асуудал байцагдж байгаа. Тэгээд мэдээж иргийч ягаад гэж зүгээр л өнгөрсөн л дээ. Ингээд байна шүү дээ. Нэг тийм сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүс ирэхээр зэрэг тэд нэг бол шоронд ордог тийм. Тийм байдалтай юм. Одоо чи City банкны дэд ерөнхийлөгч хийсэн өнгө чинь тэний хүний тэднээс авих уу тийм. Тэгэхээр Монголын оюуны потенциал бол үнэхээр сайн гэдэг нь бол олон юмар батлагддаг. Тэгээд нэг одоо жишээ би өөрөө л яриа л да тий. Дэлхийд 23 шагнал авчихад энэ ч кино хийх гэж чадахгүй 20 жил болж шүү дээ. Тэгээд манай улс төрчдийн нэг уруу хамааралтай нэг сонир бодлого байдیں۔ Би өөр гайхаад байдаг байхгүй. Монгол ч цөөхөн хамтай шүү дээ. Хийх ажил маш их байгаа. Ундуу сүндийг хорно шүү дээ манай. Тийм шүү дээ. Тэгсэн чинь манай улс төрчдийн одоо бахархалтайгаар мэддэг нэг зүйл байдаг байхгүй. Би тэдэн ажилчин солонгос гаргахаар боллоо. Би Японд гарах гэж байна. Америкт малчин гарах гэж байна гэдэг. Энэ одоо ямар учиртай. Ерөөсөө л энэ чинь нөгөө жижиг тойрог нөгөө юу бол нэг чинь асуудал байна. Тэр нэг чинь бол биш байх. Би зүгээр сургуулийг олон ажилласан хүний хувьд зөндөө юм мэднэ л дээ. Жишээ нэг гэдэг юм байна.
Нэг тойрог дээр нэг нөхөр нэр дэвших гээд очлаа. Мэдээж баян хүн очиж шүү дээ. Түрүүн би хэлсэн шүү дээ. 76 дотор ядуу хүн байхгүй гэж дээ. Тэгээ очингуудаа жишээ нь эхлээд ингэдэг юм байна. Дэлгүүрийн нөгөө зөөлөд байгаа шүү, өөрөө байгаа шүү. Тэрийг авчт юм байна. Тэгээ төрмөх гэдэг хүн дарсан шүү гэдэг. Өө ямар сайн юм бэ? Төрмөх гэдэг хүн саналаа өгье гэж ингээл хэлдэг. Тэгэл ерөөсөө ингээл хүүхдээ чинь Япон явуулна, Солонгос явуулна. Хөдөлж авч байгаа сонгуулийг ерөөсөө хөдөлж авч байгаа. Тэгээ ингэж явсаар байгаа. А тэгэл одоо ялангуяа 16 оны сонгуулийг бол би үнэхээр гайхсан л да. Нэг таних хүн байхгүй ингээ харсан чинь. Гэхдээ ирэх үстэй нэг тойргийнхан таньдаг л байх байж аваас тий. Тэгээд тэр харж байгаа, ярьж байгааг нь харахад хараваас ном уншдаг уу тий. Мөнгнөөс өөр юу ч боддоггүй хараваас тий. Илтэд ийм хүмүүс. А тэгээ яг нэг ганц нэг ном хотлоо гарчглаад нэг ганц нэг юм иш татдаг. Тэр нь болохоор зүгээр нэг PR маягтай тий. Би бас уншд юм аа гэсэн. А тэгээ гэрт нь очиод өдөө орч үзээгөө гэрт нь очиод яг нэг худлаа үнэн хэдэн ном тавьчдیں шүү байгаа. Уншдаггүй бүтлөө тий. Нэг юм. А тэгээ дандаа нэг баячууд, дандаа нэг мөнгө утсан. Тэгээ тэр хүн чинь бас зүгээр гарахгүй шүү дээ. Өөрөө тэргүм ч юм уу тэрнээс илүү ч юм уу төгрөгөө зарж гарна. Тэгэхээр чинь тэрийг л босч олж яваад байна ш. Энд чинь зүгээр жирийн л өгөх байхгүй юу? Тий, одоогийн бидний нэг сонгуулийн шоу гэдэг юм да одоо ингээд худалдаж авах систем явсаар байгаа. Бүр төгөлдрчсэн байна. Тэгээ тэрний үр дүнд одоогийн хурлын бүтэц чинь нэг 70% бизнес эрхэлдэг хүмүүс. Тийм шүү дээ. Дандаа хэлж бараг байхгүй. Босод нийгмийн сэтгүүлтэн байхгүй. Материал одоо юу гэдгийг тийм инженер, том сэхэтэн бүтээгч байхгүй. Тэгэл хэдэн мөнгөний улсууд. Одоо чи айгуу энгийн тод шүү дээ. Одоо шинэ өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар л одоо энх бол даргын төлөө одоо манай бүх одмодууд бүгдээрээ дуулахын тулд ямар үг тэрж үнсэж байгаа. Зүгээр сүйд болсон. Яагаад ингэж байгаа мөнгө өгцөн л байхгүй. Тэр чинь ерөөс айгуу энгийн юм шүү дээ. Одоо өнөөдөр манай өнгөлж нэг хөөгөлж байна. Одоо нөгөөдөлөө өнгөлөд байсан дагад дуулаад муулаад одоо энэ болдод өчтөн бүгдээрээ шүү дээ. Одоо өнгөлд нэг үгэлж байна. Үгүй байхгүй. Хэдэн төргөнд нь болцсон тийм. Тэгэхээр бүх юм мөнгөөр яваад байна. Тэгэхээр монголчууд ерөөс арилжааны ус болчих. Ерөөсөө тийм. Тэгээд тэд нөгөө хэддэл байгаа. Тэгээд хэддэл. Уул уурхай зарж идсэн мөнгөөр нь хавлыг өөрсдөө авдаг. Тэр амьдэрдэг. Тийм. Ерөөсөө тийм байгаа байхгүй. А тэгээд ийм хүмүүс чи яаж бодлого хийх юм бэ? Яаж урт хугацааны юм хийх юм бэ? Яаж хүний толгойд ажиллах? Яаж хүний толгойд ажиллах юм бэ те? Огтон үш тоохгүй шүү дээ те. Тэгээ өөрсдийнх нь хүүхдүүд нь болохоор нөгөө өндөр үнэтэй гадаадынхаа сургуультай сурдаг тийм ээ. Одоо тэр англи хэлний сургууль мургуулд нь сурдаг. Тэгээд өвөл утаа болоход бүгдээ гадаад яваад. Тэр үнчний хэлсэн танай хүүгийн жишээ тийм байхгүй. Монголчууд гадагшаа яагаад урсаад байна гэхээр энэ боломж олгодог. Тэгээд боломжийг олгож чадахгүй үежж та нар гадагшаа гарч ажиллагаа замын зааж өгөөж байд. Тийм шүү дээ. Энд чинь үндэснийг сүрүүлж шүү дээ үндэсэнд. Энд хийх ажил байхгүй. Ажлыг ажлыг бий болгох хэрэгтэй байхгүй. Уг нь Монгол бол их гайгүй санаад байгаа юм л да. Юуны нэг хэдэн сайн үйлдвэр бариад тий 4 5 ч юм уу үйлдвэр бариад хүмүүсийг бүгдийг ажилтаа болгоод цалингийн жоохон нэмэл ингээд өгөхөд бол агчаан бүртгэж гэрүүлээд хийж जैन ёс зүйтэй болно. Тэгээ одоо капиталист нийгэмд чинь үнэхээр мөнгөгүй л амьдрахын аргагаа төрөл юм шүү дээ тий. Гар утас чинь хэвээ утасны чинь төлбөр юу вэ? Байрных, интернетийн одоо юуных чинь зүгээр төлбөрөөдөө төлөхөд л одоо сайн шахуу төгрөг сар төлчих гээд байдаг. Ийм болчиход байна шүү дээ тий. Тэгээ юмгаа хийж амьдрахын за тэгээ бааныхын чинь бас нэг тийм давилуун зантай ч юм да одоо баг хүн болгон шахуу сая төгрөгийн үнэтэй гар утас барих гэдэг ахын тийм ээ. Гэхдээ бас их хачин санагдах юм. Саяхан 18 оны нэг статистик харж ирсэн чинь юу гэнэ хувийн машины тоо гэсэн чинь 800 мянган машин байна гэнэ. Гэхдээ чи насан турсан хүмүүсийн 2.1 машинтай ч болсон юм. Хайшаа чи тийм аим шиг. Тэгэхээр эн чинь нөгөө эзэнгүй замбраагүй зүгээр төлөвлөгөө зүгээр хайчихсны л гай байхгүй. Тэгээ ямар ч төсөл төлөвлөгөө байгаад тэр чинь удаан хугацаанд хэрэгжиж штэ. Альва төсөл чинь. Тэгэхээр 14 сарын настай засагтал болохоор зэрэг л ингэ явахгүй. Тэгээд бас их төвөгтэй асуудал нь манай засгийн газруудын залгамж холбоо гэж юусоо байдаг. Байхгүй. Ерөөс огт байх. Нэг өвгөөсөө сууж байгаа гарангууд бүх цаасын нуур чинь дахиад цааш нэр хэлдэг. Тэгээд цаасан дээр бич тоосоо дахиад огцорч. Тэгээ 14 сард байгаа дахиад цааш нэр хэлнэ. Ингээд дахиад яаж явах юм? Цаас урхасаад бүхнээ солидог. Бүгдийг солидог. Бүгдийг яагаад үздэг. За тэгээд энэ 60 төгрөг мөрөмгөд одоо бүр мөнгө авч хагаад байршуулдаг. Тэгээ бүр юм болчихсон. Тэгээ хүмүүс залуучууд одоо ерөөсөө нэг төрд очиж ажиллах сонирхлыг өгөхтэй. Тэнд тэгээд нэг ажил хийсэн жишээг чи өдөр нь байж байгаа хэдэн төгрөг авчихад тэгээ бас тэнд авилга авч олон өндөр чинь бас тий. Ямар төшмөлүүд чинь шийдвэр төшмөлүүд чинь ингээл цаасыг бол ингээл давхарлаад тавьж идэх гэж байгаа шүү дээ. Тэгээд орж ирэл тантай харьцах юм бол цаасыг гаргаж ирж идэг. Харьцахгүй бол ингээл авуулаа л байж. Тийм аим шиг. Харин тийм ийм юм болчиход. За ингээд уран бүтээлэргээ бас ингээд цухас орох. Тэгээд тий. Сүүлийн би ном барьж ирсэн юмтай өгөх гээд. Юу яг ер нь намын зах зээл бас сэргэж байна те ер нь сэргэж байна хэмжээ үйлдвэр бас чанартай болж байна бас гадаадын орчуулгууд бас гоё орчуулга их орж ирдэг боллоо хэрэгцээтэй зүйлүүд бас оюун санаа нэвтэрж явах шиг байна. Тэгээ манай бас шинэ номыг нэвтрүүл хийдэг манай телевиз. Тийм үү. Тийм 7 хоног болгон гаргана. Тэгээ одоо энэ
нохой жилийн шилдэг намаа тодруулнуудахгүй тэгээд цуврал явж байгаа тийм. Сайхан байна. Би энэ дээр зориуд ингээд энэ мөнгө төртөө өгчгээд доор нь юуны төрөн мөнхөөс гэж зориуд өгсөн. Яг тэгвэл Twitter-ийн нэр чи адилхан шүү дээ. Нэг нь мөнх төр нөгөө төр мөнхтэй. Тэгээ энэ одоо энэ зэрэг чамд сонирн байж магадгүй. Яг би яг нэлэр авсан. Нэлэр авсан шүү дээ. Компьютер дээр юмсан. Одоо цаасаар унших их. Өөр амьдралаа бичсэн. За баярлалаа. Яг чи хүмүүс их амсахгүй баяр зөнөдийг холон хүмүүс магтсан тий. Энэ би бас нэг жоохон их том санкарц гаргаж энэ содвилэг гэдэг түүх залуутай хамтраад юуны түүхэн 3 сар маань бичих гэж оролцсон юм. Тэгээ эхнийх нь 2 дэвтэр гарчаад байгаа юм л да. Гэхдээ яг би зориуд энийг тийм их товчхон арилгахаар их уншууртай. Одоо нөгөө нэг энэ Facebook уншаад хүмүүс ч одоо нөгөө урт юм уншихгүй болохоор бас тэгж бичих гэж оролцсон. Тэгээ энэ бас их сони юм байгаа. Одоо цаг түүхэн цаг хоёрын хооронд нь холчихсон. Энэ лигдэн утгааны тухай, энэ 9 тайшийн тухай. 3 дугаар дэвтэр бол энэ хоёрыг нийлүүлсэн шиг зузаан болох. Тэр нь тогоон төмөр хааны тухай байгаа. Тэгээ яг нэг сонин үеийн хаадууд баг нэг хийх дурддаг биш үү те? Лигдэн хааны тухай бол одоо 90-р нөгөө юун дээр нөөц товч шивэн дээр цогтойж дээр хардаг, цогсардаг. Өөр нэг юм байдгүй юм байна. Тийм. Тэгээд лигдэн хааны холбогдлолтой түүхэн их сурвалжууд нь цуглуулад тэгээд энэ 9 тааш бас сони юм байна. Алтан уургийнхны бүгдийг хятаад тэгээ өөрөө хаан болсон юм хүн байдаг. Монголын баг хаадын төгсгөлийн хамгийн тийм бас их тийм сонин түүхтэй их адраматай түүхтэй тэгээ хятадын нэг улсын хааныг одоо олзолж ярьсан одоо тийм одоо хятадын хааныг олзолж төстэй нөхөр юм даа энэ бас хачин нөхөр байхгүй тийм тэгээд яг энэ дээр бичигдсэн энэ түүхэн их сурвалжуудаас нь ерөөс огт гажаагүй тийм ер нь гэхдээ нэг юм байл байна л да үнэн гэдэг чинь бол үнэн л байх хэрэгтэй тийм хэд зохиож болохгүй шүү дээ энэ би боддог зохиоч гэдэг үг жоохон сони үг юм уу те одоо тий зохиох гэдэг орсоор писатл гэдэг те англиар writer гэдэг шүү дээ манайхан ч гэсэн одоо муухаг бичээс би бараг л бичгийн экспериментээр тийм байдаг шүү дээ те энэ зохиолч гэдэг үг зүгээр социализмын үед ч юм гарч ирсэн үг юм болов уу гэсэн бодол бас байдгийг тэгээ ингэж нэг туршилт хийж үзсэн тэгээ 3 ном гаргаж ирсэн тэгээд за хоёр уулан дээр би гарын усраад заавал мөнхтөртлөө гэж Монголын багаадын маш чухал сонд төг байхгүй. Тийм. Ер нь багаадаар их бичиж чаддгүй шүү дээ. Ер нь бичдэггүй байлээ тийм. Яг ер нь Нуангүрнээс хойш бол их сурвалж олохж явах хэцүү юм байлээ. Ер нь тогоон төмөр бол маш их сурвалжтай юм байна. Магадгүй төгч сурвалжийн заам дэвтэрээс 30 дэвтэр юм байдаг юм байна шүү дээ. Тэгээ манай содвилэг залуу хэтэлтэй болохоор зэрэг их сурвалжаас ихүүдийг бэлдэж өгөөл тэн дээр нь би ажиллаад тэгээд нэг жоохон миний бичлэг академик хвчлэгээс жоохон өөр ингэж битсэн л дээ. Зарим бүлгэн дээрээс 2 хүн хуудас эдгээр тийм. Тэгээ бүлэгхэр яг юу н марка болооч тийм шүү дээ. Орчлон бичсэн байдал харгал 3 өнгөлбөрөөр нэг бүлэг хүртэл явдаг шүү дээ. Тэгэхээр аль болох юм гэхдээ товчвч чинь гэдэг бол хэцүү юм байна. Тэгээ тэр хонцгийг бол тэгж товчлохоос өөр байхгүй шүү дээ. Тэр нь гэхдээ товчвч чинь гэдэг бол хэцүү юм байна. Тэгээ их л товчвч гэж хичээсэн. За товчтол. Товчтол учраас товчтол чинь тэгээд гарч аваад тэгээд ер нь телевизээс явсан да тий. Тэгсэн тий. Ерөнхийдөө одоо ингээд бүх салбарын боловсруучны бодлого бол бас их алдагдсан гэж л одоо өчтөр би нэг ардын хурлын дээрээс гомж байгаатай нэг яриад хэлээ тэгээд яамд одоо үнэхээр хэцүү болсон. Яагаад гэвэл төрийн ажлыг төшмөл авч явдаг юм гинэ. Ер нь сайн тийм шүү дээ. Ер нь сайн төшмөл байдаг. Тэгээд төшмөлгөө болчлоо гэж хэлээ. Тэгээд тэрнтэй адилхан манай одоо бүх салбар за манай сэтгүүл зүй манай киноч ч гэсэн бас төвхтэй л үед амьдарч байна тийм. Маш хэцүү үед амьдарч байна. Ялангуяа одоо киноч тэр кино хамгийн гол нэг мөнгөнөөс хамааралтай болохоор хэцүү. Тэгээ хэн захиалаад байгаа хэн мөнгө өгöd байгаа ч хэцүү. Яг би нэг бодлоо олгооч Лардмаа гэдэг 2 киног л Сингапур орчтой хамтарч зохиолын бичсэн. Бас нэг хүүхдийн кино хийсэн юм аа. А тэр хүүхдийн кино гэж нэрээ ярихгүй л ерөөс болохгүй. Ягаад гэвэл энэ сүүлийн 30 жил дээрээс хүүхдийн кино одоо Сингапур жутойрын тэр нэг кино байна. Стацвал. Тэгээ өөр нэг ганц нэг байгаа юм шиг. Ер нь 3 кино хийгдсэн юм уу юм уу? Тийм л юм биш үү? Ягаад гэвэл нэг хуучин шиг нэг хүүхдүүдэд үзүүлдэггүй. Тэгээ нэг хүүхдийн чинь плэт нь хямдхан болохоор театрууд нь дорн болгочдөг. Тэгээ ашиггүй учраас. Тэгэхээр энэ төрөөс зүгээр яг нэг хүүхдийн кино одоо ариг хар тамхи хэлэргээл янз янзын юмны эсрэг зориулалттай кино, түүхэн кино. Түүхэн кино ч нэг маш их өндөр өртгөр бүтдэг болохоор их хэцүү юм аа. Эрдэнэ болгонгоо өрхийн амтан бүр нэг үүлээ үзчихэж нэг өгөхжүүл болно гэж ганцхан хийгээл хоёр дахь ангийн хийж чадсангүй одоо ер нь хэцүү байдал уучлаа шүү дээ тий. Хүүхэд нэг хүүхэд бол айгүй хэцүү. Тэгээд зураг барах гэдэг нэг бомбардаа гэдэг ном гараад явж байгаа. Тэгээд тэрнийг гаргахад нэг танилцуулга хийсэн байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө Монгол хөгт нөө богдоор нэг хүмүүс өсөж ирсэн. Тэр том жирийгээр. Тэгээ одоо энэ компьютерийн дан одоо юу гэдэг ингээд байлдаан дараасж байна. Тийм шүү дээ. Одоо Баатар нэг ширхэг алаа. Тэгээ Монгол ардын үлгэрч чинь бас төвхтэй.
яг ингээд уншаар шүү дээ. Тэр үед одоо юу гэдэг 19 19 дугаар 20 дугаар зуун зөксөөсөн юм. Одоо бол тэр нөгөө л бодлого байхгүй нөгөө хугацааны юм байхгүй солигдоод байдгаас чинь болоод байгаа юм л да. Энэ чинь нөгөө төр засагч нь жинкнээс мөнгө саасын нөгөө уг нь их амархан хамгийн их том баялаг бүтээж байгаа л хүн соёлын аймаг байхгүй. Харин соёлын аймагсан болоод л шүү дээ ингэмээр байгаа байхгүй. Хүүхдийн киноны уралдаан зарлчих нь эхлээд. Тэгэхээр тэр байтай тий. Тэгэхээр энэ олон зохиолчд бичнэ шүү дээ тийм биз дээ. Тэгээ байг нөгөөтгөө авчих. Жохон зах зээлийн бизнес давуу тал болгох шүү дээ. Тэгээд дараагаар хөнгөлөлтэй тий. Тэгээд чинь мөнгөний төрөөс гарах хэрэгтэй байхгүй. Одоо чи бид нар хүүхдтэй өөрсдөө мөнгө гаргаж хүүхдээ хүмүүжүүлдэг тоглоом авч өгдөг шүү дээ. Тоглоом авч өгдөг шүү дээ. Бүх юм бид нар хүүхдтэй өөрсдөө бид нар л даадаг шүү дээ. Төр чинь яг адилхан шүү дээ. Тэгэхээр чинь одоо нөгөө мороороо юу гэнэ солонгос юмар л одоо ингээл одоо миний охин ч гэсэн ингээл аа ингээл хэлбэрэл ийм л юм боллоо шүү дээ. Тэгэхээр ингээл бодоход зэрэг нөгөө л урт хугацааны нэг бодлого байхгүй. Ягаад гэвэл аргагүй шүү. 14 сарын настай засагтай 27 жил 30 жил явлаа шүү дээ. Одоо тэгээ яг энэ янзаараа байвал тэгээд монголчуудын оюун санааны ирээдүйг бол их л бүрхэг харагдав. Асар бүрхэг. Гэхдээ тэгээ одоо ихс олонтой одоо их хурлд нь түрүү хэллээ шүү дээ юуны мөнгөтэй хүн очдог болохоос биш номтой хүн очдог тий. Тийм л. Тэгэхээр зүг чи яах юм? За энэ нөгөө дуустгүй ирэх шиг болох. Дуустгүй ирэх шиг болох. За одоо хавд болцоогоо сайхан ярьчлаа. Тэгээд уран бүтээлийг амжилт хүсье. Баярлалаа. Ер нь шүү дээ одоо ингээд манай улс төрийн хурааны ч бай зүгээр жирийн иргэнч бай бүгдээр бас нэг одоо нэг сэрэг цагаал болчих. Ер нь сэрж явах шиг л байна. Сэрж явах шиг байна тий. За ингээд сэрэг болтгоо. За баярлалаа. За амжилт хүсье. За ингээд нэвтрүүлэг өндөрлөө баяр таа үзэгчдээ.